Сайн мэцхан та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр та бүхэндээ хэлбэршүүлсэн гором ашиглаж, за иргэн аж ахуйн нэгж хэрхэн тайлан гаргахлаар та бүхэндээ давчхан мэдээлэл хүргэнэ. За хэлбэршүүлсэн гором ярихын тулд хэдүүлээ эхлээд аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тайлан, за хөгний орлогын албан тушаалын тайлангийн хугацаа хөх хэмжээг эргээд хэдүүлээ санах хэрэгтэй байгаа. За аж ахуйн нэгжийн хувьд за өмнөчлийн татвар ногдлох орлогын хэмжээ 6 тэрбум болон түүнээс дээш бол жилд 4 удаа тайлан гаргах байгаа. За 6 тэрбумаас доош бол жилд 2 удаа тайлан гаргахаар хөөцлөгдсөн байгаа. За хувь хэмжээний хувьд 10-25 гэсэн хувь хэмжээгээр татвар ногдуулдаг. За хувь хүн жилд 1 удаа дараа оны 2 сарын 15-нд тайлан гаргадаг байгаа. За хувь хэмжээний хувьд 10%-аар татвар ногдуулдаг байгаа. За хэлбэршүүлсэн гормын хувьд жилд 1 удаа тайлан гаргаж 1%-аар татвар ногдуулахыг хэлбэршүүлсэн гором ашиглаж тайлан гаргахаа гэж ерхэд нь ойлгох хэрэгтэй. За тайлан гарах хугацааг харьцуулж харуул. За энгийн гормоор тайлан хийхэд аж ахуйн нэгж 4 удаа, жилд 2 удаа ингэж тайлан хийлгэж байгаа бол хэлбэршүүлсэн гормоор 1 удаа. За хөгний хувьд тайлан гарах хугацаа адилхан жилд 1 удаа байгаа. За хөг хэмжээг харьцуулж харуул. Аж ахуйн нэгж маань татвар ногдуулах орлогоос 10-25%-аар ногдуулдаг бол хэлбэршүүлсэн гормын хувьд татвар ногдох орлогоос 1%-аар татвар ногдуулдаг байгаа. За хөгний орлогын албан тушаалын тухайд татвар ногдуулах орлогоор 10%-аар энгийн үед ногдуулж төлдөг бол хэлбэршүүлсэн гормын хувьд татвар ногдох орлогоос 1%-аар татвар ногдуулж төлдөг ийм ялгаатай байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За хэлбэршүүлсэн гормыг хэн ашиглах вэ гэхээр за аж ахуйн нэгж хувь хүн за өмнөгчлийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгнөөс доош бол за мөн нэмэгдсэн үртгэн албан татврын суудхан төлөгч биш бол за мөн татврын үртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон бол иргэн аж ахуйн нэгжүүд маань хэлбэршүүлсэн гором ашиглаж тайлан гарах боломжтой байгаа. За хэлбэршүүлсэн гором ямар тохиолдолд ашиглах боломжгүй вэ гэхээр за хувь хүн нэмэгдсэн үртгэн албан татврын суудхан төлөгч бол хэлбэршүүлсэн гором ашиглах боломжгүй байгаа. За аж ахуйн нэгжийн хувьд мөн нөөц суудхан төлөгч биш байх ёстой. За хоёрд нь ашигт малтмал засвар итвэхт ашигт малтмалын хайгуул хийх, заалбарлах, ашиглах, тээвэрлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол хэлбэршүүлсэн гором ашиглах боломжгүй. За мөн цогтууруулах гундаа үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол хэлбэршүүлсэн гормоор тайлан хийлгэх боломжгүй. За мөн тамхины ургамал тарих, за тамхи үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа явуулдаг бол хэлбэршүүлсэн гормоор тайлан хийлгэх боломжгүй. За мөн газрын цэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, за бүх төрлийн шатгууныг импортлох, бөөний олон жижиглэнгийн худалдаа эрхлэх, за газрын дос хайх, олборлох, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ивэл хэлбэршүүлсэн гормоор тайлан хийлгэх боломжгүй гэдгийг та хэд анхаарах хэрэгтэй. За хэлбэршүүлсэн гором ашиглахад за ямар давуу тал үүсэх вэ гэхээр за хүүхэн аж ахуйн нэгжийн хувьд за тайлангийн хугацаа маань жилд 1 удаа тайлан гаргана гэсэн үг. За хоёрд нь татвар ногдох орлогоос 1%-аар татвар ногдуулж төлөх боломжтой. За мөн тайлангаар гарсан зардлыг энгийн үед нотолдог бол хэлбэршүүлсэн гормоор борлуулалтын орлогын 1%-аар татвар ногдуулж байгаа учраас зардлын баримтлалыг нотлох шаардлага болно гэсэн үг. За мөн мэдээж орлогын 1%-аар татвар ногдуулж байгаа учраас тайлан гаргахад маш хялбар болно гэсэн ойлгох хэрэгтэй байгаа. За хэлбэршүүлсэн гором ашиглах иргэд аж ахуйн нэгжид маань юу анхаарах вэ гэхээр за аж ахуйн нэгжийн хувьд хэрвээ хэлбэршүүлсэн гормоор тайлан хийлгэх гэж байгаа бол за аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль заасан хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За хувь хүний хувьд хөгний орлогын албан татврын тухай хууль заасан хөнгөлөлт чөлөөлтөнд за мөн адил хамрагдах боломжгүй байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За хэлбэршүүлсэн гором ашиглах хүсэлтийг хизээ гаргах вэ гэхээр аж ахуйн нэгжийн хувьд тухайн оны 3 дугаар улирал багтааж буюу за одоо 9 сарын 30-ны дотор хүсэлтээ илгээх байгаа. За захим тайлангийн системээр нэвтэрч хүсэлтээ илгээхээр байгаа. За хувь хүний хувьд тухайн татврын жил багтааж буюу тухайн оны 12 сарын 31-ээс өмнө хэлбэршүүлсэн гормоор тайлан гаргах хүсэлтээ захим тайлангийн системээр болон за e-баримт 2.0 аппликейшнийг ашиглаад бас гаргах боломжтой гэдгийг бас та бүхэндээ хэлье. За хэлбэршүүлсэн гормоос хизээ гарах вэ гэхээр за аж ахуйн нэгжийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татврын суудхан төлөгчөөр бүртгүүлсэн бол тэр өдрөөс хэлбэршүүлсэн гормоор гарах ёстой. За ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн. За зөвшөөрөл авсан бол тэр өдрөөс эхэлж хэлбэршүүлсэн гормоос гарнаа.
Заман согтууруулах ундаа үйлдвэрлэх импортлох чиглэлийн үйлчлэгээ явуулж эхэлсэн бол тамхины ургамал тариалах, тамхи үйлдвэрлэх импортлох чиглэлээр мөн зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол заман газрын цэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх борлуулах хайх зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол энэ өдрөөс хэлбэршүүлсэн гормоос гарах ёстой байгаа. За хувь хүний хувьд нэмэгдсэн өртгийн албамтрын суудхан төлөвчөөр бүртгүүлсэн бол бүртгүүлсэн өдрөөс эхлэн бэршүүлсэн гормоос гарна гэдгийг та бүхэндээ хэлье. За мөн өөрийн хүсэлтээр хэлбэршүүлсэн гормоос гарч энгийн тайлангаа илгээх боломжтой байгаа. За энэ хүсэлтийг илгээхэд тайланд оны дундор хэлбэршүүлсэн гормоос гарахыг хориглоно гэж хуульчилсан байгаа учраас тухайн онд хэлбэршүүлсэн гормоос гарах хүсэлт илгээсэн бол дараа оны 1 сарын 1-ээс хэлбэршүүлсэн гормоос хасагдах нэ гэж та бүхэн маань ойлгох хэрэгтэй. За ингэж эцэст нь нэмж хэлэхэд хугны орлогын албамтрын төлөгч иргэд маань хугны орлогын албамтрын хууль заасан орон сууц судалж авсан буюу оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд маань хөнгөлчлөөр таамаглагдаж байгаа бол 12 сарын 31-ээс өмнө хэлбэршүүлсэн гормоос гарах хүсэлтэд илгээгээрэй гэдгийг та бүхэндээ хэлье. За ингэж хэдүүлээ хэлбэршүүлсэн гормоор тайл илгээх зааврыг бас та хэддээ давчхан хүргье. За хэлбэршүүлсэн гормоор хүсэлт илгээхийн тулд хүсэлт гэсэн эсрэг рүү орно. За хүсэлт гаргах. За тайлантай холбоотой хүсэлт, хэлбэршүүлсэн гором ашиглах хүсэлт. За ингэнгүүт энэ дээр дараах үйл ажиллагааг энэ дөрвөн үйл ажиллагааг эрхэлсэн тохиолдолд хэлбэршүүлсэн гормоос хасагдахыг зөвшөөрч байна уу гэсэн асуулт гарна. За энэ дөрвөгээ зөвшөөрөөд тэгээд хүсэлтээ илгээх боломжтой байгаа. За хоёрдугаарт бидний байнга хэрэглэдэг e-баримт аппликейшнээр бас дамжуулж хэлбэршүүлсэн гормоор тайл илгээх боломжтой байгаа. За иргэд маань e-баримт аппликейшн ашиглаад хэлбэршүүлсэн гормоор хүсэлт илгээх боломжтой байгаа. За e-баримт руу нэвтэрч орно. За татвар цэс рүү орно. Тэгвэл хажууд чинь 1 2 3 4 5 6 гэх үлэнгүүд иргэний уншуулах юу гарч ирнэ. За энэ дарлаа. Иргэний үнэлэхний гарын QR кодыг уншуулад иргэний үнэлэхний QR кодыг уншуулангууд татварлагч иргэн гэсэн зэс гарч ирнэ. За энэ дээрээс 2021 оноо иргэд маань сонгох нь байна. За тэгэнгүүт хүсэлт илгээх үү гэсэн асуулт гарч ирж байгаа. За энэ дээр бол хүсэлтээ илгээх тим гэдгээ дарна. За дахиад анхааруулга гарч ирж байгаа. Энэ дээр мөн тим гэж дарна. За энийг дарахдаа тухайн иргэн маань орлогоо энэ дээр шалгаж харах хэрэгтэй байгаа. За ингээд орлогоо тулгаж ивэл илгээх төвчөд дарснаар ингээд хэлбэршүүлсэн e-баримт аппликейшнийг ашиглаад хэлбэршүүлсэн гормоор тайлангаа илгээх юм боломжтой байгаа гэдгийг хэлье. За ингээд нийт татварлагч нартай хандаж хэлэхэд аж ахуйн нэгжүүд маань 3 дугаар үйлрэл багтааж буюу 9 сарын 30-ны дотор иргэд маань 12 сарын 31-ний дотор хэлбэршүүлсэн гормоор тайл илгээх хүсэлтээ илгээгээрэй гэж та бүхэндээ хэлье. За ингээд нийт татварлагчтай бизнест амжилт хүсье. За хайртай бүхнээ зардахлаас хамгаалаарай гэж бас та бүхэндээ уриалж байна.